урт удаан хүлээсний эцэст 6 сарын 1 болж одоо 100 болж байна. Тэгэхээр Монголын хувьд яг малчин, нүүдэлчин хүмүүсийн хувьд түүхийг нарч үзэх юм бол урт удаан хахир хүтэн үйл тэгээд бас хэцүү хаврыг давсны дараа 100 сайхан магнит хийнж одоо жаргадаг байсан хэд болно. Зөвхөн нүүдэлчин хүмүүс ч гэлтгүй ер нь монголчуудын хувьд гэсэн хотод байгаа хүмүүст 100 болохоор нэг л амьдрал өөр болоо явцдаг тийм ээ. Энэ бол ерөөсөө манай сайхан тал ууд нутаг маань зундаа нэг халдаггүй бас онцлог боллоо тий. Энд тэнд явж байгаа хүмүүс маань ч гэсэн Монголдо ирээд ер нь нэг сайхан уур амьсгал бүртээд амьдрал болж бүтгээд байгаа юм шиг тийг санагддаг бол сайхан цаг үе. Бусад улс оронд бол 100 болохоор маш халуун болдог тийм ээ. Ялангуяа уур амьсгалын хөгжилтэй холбоотой маш их чиглэг халуун болдог учраас хүмүүс нэг зуныг хүлээдэггүй сонирхолтой. Тэгээ 100 болж байгаатай холбоотой би эрх чөлөөний талаар ярих гэж бодсон. Тэгээ сүүлийн үед ер нь эрх чөлөө гэж ер нь яг юу болж болох тухай, эрх чөлөө хүмүүс хэрхэн эдэлдэг тухай, эрх чөлөөг хэрхэн ойлгодог тухай, ялангуяа одоо арт түмнүүд ингэж өөр арт түмнүүд эрх чөлөөг хэрхэн өөрөөр ойлгодог талаар ер нь бодож эхэлсэн. Хамгийн эхлээд монголчуудын дундах эрх чөлөөг ойлгох юм бол, за нүүдэлчийн дундах эрх чөлөөг ойлгох юм бол ер нь бол сайхан дураараа хүссэн газар руугаа морьтойгоо давхиад очдог байх. Дуртай газараа малаа туугаад очиод малаа бэлчээдэг байх. Дуртай хүмүүстэйгээ сайхан очиод уулздаг байх. Сонирхсан шашнаа, сонирхсан одоо тэр шүтлгээ шүтдэг байх. Их сайхан хэл сурчдаг байх. Гэх мэтлэн тийм дуртай юмаа хийх тийм ээ. Одоо ялангуяа энэ газар нутгийн хувьд өөрийн гэсэн эрх чөлөөтэй байх, дуртай газар руу очдог байх. Тэрийг маш их эрхэмлдэг арт түмэн байсан юм байна гэдгийг нь бол ойлгож эхэлсэн. Тэгэхдээ энэ эрх чөлөөний ойлголт бол өөр арт түмэн болгонд бол адилгүй байдаг нь бол анзаарчихсан л та. Энэ яагаад вэ гэхээр ялангуяа миний хувьд хятадд ирээд ингээд сурж байхад хятадуудын эрх чөлөөний ойлголт ямар өөр юм бэ гэдгийг бол ойлгож эхэлсэн. Тэгээд би өмнө нь бас баруунд буюу Америк, Англи хоёрт суралцаад амьдраад үзэхэд тэдгээр хүмүүсийн эрх чөлөөний талаарх ойлголт бас айгүй өөр байсан. Тэгэхээр Монголтой харьцуулаад тэгвэл Хятад манай өмнөд хөрш тэгээд барууны улсуудын талаарх эрх чөлөөний ойлголтыг ер нь бол баг зэрэг өөрийнхөө ойлгосноор ярих гэж бодсон. За Хятадыг авч үзэх юм бол Хятад бол ерөөсөө л ийм маш том газар нутагтай тийм ээ. Ялангуяа одоо бүгд найрамдах Хятад ард улс тийм ээ. Сүүл байгуулагдсан 20 дугаар зуунд байгуулагдсан Хятад ард улсыг бодох юм бол маш том газар нутагтай. Америк Хятад хоёр газар нутгийн хэмжээгээр яг бараг адилхан ерөөсөө л 2% зөрүүтэй гэж юу нь бол явд юм байлаа. Тэгээд энэ бол маш олон үндэстэн яснаас бүрдсэн ийм бол улс. Тэгэхээр одоогийн байдлаар яг албан ёсоор нэг 56 орчим жижиг ястан байдгаа гэж тодорхойлсон юм билээ. Гэтэ яг анх тэр судалгааг авч явахдаа бараг 700 гаруй үндэстэн жижигхэн ястан байдаг гэж хүмүүс өөрсдөө бүүлж өгснийг одоо коммунист намынхан за хэлбэрчлээд нэг 56 байдгаа гэдэгт бол оруулсан юм билээ. Тэрний дунд нь одоо Солонгосууд гэдэг ч юм уу эсвэл өвөр Монголд байгаа монголчууд маань ч гэсэн бас орж байгаа. Тэгээд 1912 оны үед Фэ Шатон гэдэг ийм Хятадын социологч хүн байсан юм билээ. Тухайн хүн маань өөрөө бас баруунд боловсрол эзэмшсэн тийм социологч хүн. Тэгээд Хятад хүнийг тодорхойлохын тулд тэрээр Хятадын одоо хамгийн хөдөө болж болох тийм тосгонуудаар их явсан юм билээ. Тэгээ явж байхдаа ер нь Хятад хүн гэж юу юм? Хятадын одоо иргэншил гэж яг юу юм тийм ээ? 5000 жилийн түүхтэй гэдэг байгаа энэ иргэншил маань яг ямар онцлогтой хүмүүс энэ хүмүүс өөрсдөө яаж хэрхэн тодорхойлдгийг хэрхэн өөрсөндөө бие биентэйг уучраа олдгийг судалж авч байгаад нэг ийм дүгнэлтэнд хүрсэн байна. Тэр нь ерөөсөө Хятад гэдэг одоо иргэншил бол ерөөсөө л одоо agricultural буюу газар тариалан дээр суурьсан тосгоны иргэншил юм аа гэж тодорхойлсон юм гэдэг юм лээ. Тэгэхээр энэний үс үг гэхээр Хятад хүн тосгондоо төрөөд тосгондоо төрж өсөөд тосгондоо одоо хүүхэд нас, ахмыг насаа өнгөрүүлээд тосгондоо насаа эзэлгээ гэсэн ийм ойлголттой. Тэгэхээр энэ хүмүүс бол хвчлэн тосгоноосоо бараг хөл тавьж хол явж үздэггүй гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол тэр хүмүүсийн амьдрал бол ерөөсөө нэг 40-50 хүмүүсийн хооронд л одоо community гэдэг байгаа тийм ээ. Энэ хүмүүсийн хооронд ингэж өрнөдөг. Энэ амьдралыг бол нэгдтийн иргэншлийг гэж байгаа. Тэгэхээр өөрөө гэсэн тариачд маань ерөөсөө одоо өөрийн гэсэн нэг тийм газар нутагтай тэрэн дээрээ сайхан тариад амьдардаг. Тэгэхээр энэ хүмүүсийн хувьд бол их чөлөө юм бэ гэхээр ерөөсөө
бүх юмыг мэддэг байх. Тэгэхээр эргэн тойронд байгаа бүх хүнийг амьдралыг нь баа бэгүү мэддэг байх. Тэр хүмүүсийг ямар зам туулсан, юу гэж боддог, энэ хүн ямар хүн бэ гэдгийг бол мэддэг байх. Энэ бол тэр хүмүүсийн хувьд ихчлөө. Ягаад тэгэхээр ямар ч stranger буюу танихгүй хүмүүсгүй нийгэм бол тэнд бүрдсэн байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хүн өөрийнхөө нэг бодлын байж болох нь тэр хүмүүсийн хувьд бол ерөөсөө ихчлөө гэж байгаа. Тэгэхээр монголчуудын хувьд авд үзэх юм бол монголчууд маань яг эсэргээрээ байнга танихгүй хүмүүстэй одоо ингэж уулзч учирдаг, байнга танихгүй газар нутаг руу орон газар руу явдаг энэ онцлогтой ард түмэн бол яг хятад хүмүүсийн хувьд бол тэр амьдрал ерөөсөө хамгийн их чөлөөгүй. Ягаад тэгэхээр тогтмол тэр газар нутгийг таних гэж шинэ хүмүүсийн зарим хүмүүс чинь яг үнэхээр үннээрээ хэлж байгаа юу, намайг холтохгүй үстэй гэдэг тийм эргэлзээний дунд байх учраас хятад хүний хувьд бол тэр ерөөсөө хамгийн их чөлөөгүй амьдрал юм байна шиг байна. Монгол хүний хувьд бол болохгүй байх юм уу сайхан яваал шинэ газар нутагт очиод амьдралаа босгоно гэдэг бол бас нэг их чөлөөтэй ойлголт гэж ойлгож байгаа. Тэгэхээр хятадын ард түмэн нүүдэлчин хүмүүсийн ард түмэн монголчуудын ард түмний хувьд бол эрх чөлөөний ойлголт нь ийм өөр байгаа нь сонирхолтой санагдсан. Тэгэхээр энэ ард түмэн ч гэсэн маш олон зуун жилийн хугацаанд бас хоорондоо уусаагүй нас энэтэй холбоотой болов гэж бодсон. Ягаад тэгэхээр хятад хүмүүс бол хэзээ ч монгол очиод тал нутагт амьдрах нь бол энэ хүмүүс таалагдахгүй болов. Харин монгол хүмүүсийн хувьд бол за нэг 50-60 хүнтэй жижигхэн тосгонд ингээд тариад амьдрах нь бол тал нутгийн монголчууд нүүдэлчин хүмүүст бол ягаад ч тохирохгүй амьдрал учраас энэ хүмүүс бол уусаагүй болов гэж бас би өөр ингэсэн тийм гаргалгааг бол гаргасан. Тийм мэдээж өөр бас хүчнэслүүд байгааг бол мэд хэрэгтэй. За баруунд дүүл эрхчлөө юм бэхээр илүү бас жоохон шашны гадагталтай юм болоо авч тийм шиг байгаа. Ягаад гэвэл Их Британаас садан тусгаарлсан тийм ээ одоо Америкт хэлөө явсан тэр дөрвөсөд тэр хүмүүс мал ерөөсөө өөрсдийнхөө эрхчлөөний шашны эрхчлөөг хайж тийм ээ би сүмөөс холтыг өөрийнхөө хүссэн шашныг шүтээ өөрийнхөө дураар бай гэж бас явсан хүмүүс учраас тэрэндээ холбоотой. Түүнээс ч болоод юм уу маш олон тийм одоо үндэстэн улс гүрнүүд одоо маш олон хилээс соёлоос бүрдсэн энэ нийгмийг бол Америкийн нэгдсэн улсад бол бүтээж чадсан нэг онцлогтой. Тэгэхээр таны хаанаас ирсэн бол хамаа авахгүй. Энд та өөрийнхөө одоо онцлог чадвараараа ялгараад ажил хэрэгээ бүтээгээд ингээ явах юм бол бүх амьдрал чинь бүрэн боломжтой гэж байгаа тийм ээ. Хятадд бол маш одоо хэцүү. Ягаад гэхээр энэ бол хүнзийн сургаалаар явцсан юм имэл ах ёстой гэдэг тийм учраас маш хэцүү тийм ээ. Гадны хүмүүс ирээд тэр соёлд нь уусахгүй л өөрийнхөө бас соёлыг ингэ даваад явах хүндрэлтэй санагдсан. Монголчуудын хувьд бол яг байгаль цагуураас бүрэн хамаарсан энэ одоо бэлчээрийн мал аж ахуйг эрхэлдэг хүмүүс учраас бас хүндрэлтэй. Ягаад хэний газараа ингэ төгсөн сурчаад одоо ном бичээд ч юм уу тийм ээ. Одоо энэ сургууль байгуулад ч юм ингээ явах бас хүндрэлтэй учраас хэцүү тийм ээ. Гэхдээ нэг төрлийн бас эрх чөлөөтэй амьдрал. Тэр хүмүүсийн хувьд л өөрөнгө гэсэн эрх чөлөө нь бол бүрдсэн байна. За Америкт очсон барууны хүмүүс бол юу гэхээр одоо байгаа газартаа болохгүй байна. Тэгвэл илүү сайн амьдралыг хаах хэрэгтэй юм байна. Тэнд илүү их боломж байгаа юм байна. Тэнд намайг хаанаас ирсэн үл хамааран бүх хүмүүстэй адилхан тэгш ирэхийг өгөх юм байна. Гэсэн тэр ойлголтыг гэсэн тэр одоо ухагтгууныг хайж тэр эрх чөлөөг хайж очсон орон учраас Америкийг бас эрх чөлөөний орон гэж үздэг тийм ээ. Тэгэхээр тэр талаасаа л Америкт бол эрх чөлөө маш их өөр ойлголттой байгаа тийм үү. Маш олон хүмүүс хоорондоо ирээд нийгэм болоод хамтдаа ямар нэг юм бүтээгээд уртаа зорилго тавиад тэрний төлөө яваад одоо бизнес хийгээд ч юм уу шашнаа шүтээд ингээ явах нь бол Америкийн хувьд бол эрх чөлөө. Тэгэхээр бид нэр ерөөсөө эрх чөлөө гэдэг ойлголтыг зөвхөн нэг одоо үндэстний ч юм уу нэг нийгмийн иргэншлийн өнцгөөс харж бас ойлгох нь айгүй одоо тохимжгүй байна гэдэг юм бол ойлгосон. Тэгэхээр манай амьдралын онцлог юу илээ тийм ээ. Манай нийгмийн философи юу илээ, манай ард түмний одоо онцлог юу илээ. Тэрэнд нь тааруулж бас эрх чөлөөг ойлгож бас үндсэн ойлаа ч юм уу одоо юу гэдэг тийм ээ сургууль соёлоо ч юм уу эсвэл өөрсдийнхөө институцээ бас эхнээс нь барьж байгуулж бүтээх нь их чухал юм байна гэж бодсон. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо ингээд цаашдаа амьдарч байхдаа манай одоо нүүдэлчин соёл одоо хүртэл бид нарт хэрхэн нөлөөлж байгаа байлаа, манай нийгэмд хэрхэн нөлөөлж байгаа байлаа, цаашлаад бидний институцууд хэрхэн нөлөөлсөн бэлээ. Гэхдээ бид нар маш олон энэ улсуудаас ямар төвх соёлоодыг нь авсан бэлээ. Ямар онцлогуудыг шингээж авсан бэлээ гэдгийг бодоод эрх чөлөөний ойлголтоо бас шинээр
бүтээж шинээр ойлгож хоорондоо ярилцах нь илүү чухал юм болов уу гэж батсан. Тэгээд энэ бодлоо та бүхэндээ хуваалцахыг хүслээ. Маш их баярлалаа.